шийдвэрийн хүрээлэн одоо энэ сэр дугаараараа аяа бүрэн энэ 198 ус бүртгэлтэй байгууллагын баталгаажсан гэрчлэгээтэй болсон гэсэн. Өөрөөр хэлбэл энэ стандартын гэрчлэгээтэй байгууллага дэлхийн бүх улс оронд бүх газар одоо өөрөөр ялангуяа нэртэм шийдвэрийн хүрээлэнгийнхаа хүрээнд одоо бусад бүх дэлхийн дэжид төвчнийхээ хүрээлэнгүүтэй нэг төвшөнд харьцнаа гэсэн үг. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын шинж ухааны салбар, ургамал хамгааллын шинж ухааны салбар, тэр дундаа ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа олон улсын стандартын шаардлага хангасан гэдгийг баталгаажуулсан энэ сайхан түүхэн өдрийг хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Хамт олондоо дахин баярлалаа гэж хэлье. Монгол Улсын ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн үйл ажиллагаанд олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001, ISO 1401, ISO 4501 гэсэн 3 том стандартыг нэвтрүүлж одоо сүүлийн 10 жилийн туршид энийг бодвол баг багаар бид нэр үйл ажиллагаанд шаардлагууд нь нийцүүлж явсан. Тэгээ өнөөдөр олон улсын үнэлгээний хорооноос бид нэр одоо энэ 3 том стандартын шаардлага хангасан байгууллага мөн гэсэн батламжаа хүлээж авч байна. За энэ бол Монгол улсын төрийн байгууллага, тэр дотор шинж ухааны байгууллага, за түүн дотор бүр ургамал хамгааллын шинж ухааны байгууллагуудын хувьд бидний үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа болон бидний өдөр тутмын үйл ажиллагаа, бидний судалгааны бодлогууд одоо байгаль орчинд ээлтэй технологи руу шилжсэн. Бидний одоо ажилтнуудын маань ажиллах орчин, лабораторийн тоног төхөөрөм шинжилэлүүд бол олон улсын түвшинд хүрсэн, судлаачдын судалгааны үр дүнгууд бол олон улсын түвшинд хүрсэн байна гэдгийг баталгаажуулсан юм сайхан түүхэн үйл явдал болж байна. Тэгээд олон улсын одоо энэ том гомон стандартын шаардлага хангаж ажиллах энэ нөхцөлийг бүрдүүлэхэд бол мэдээж одоо манай хүрээлэнгийн эрдмийн баг хамт олон, дээрэс нь одоо чанарын удирдлагын баг хамт олон, за мэдээж удирдлагын зүгээс бол маш олон жилийн одоо менежментийн төлөвлөлтүүдийг хийж байж энэ одоо түвшинд хүрсэн. Манай ургамал хамгааллын эрдэм шинжилгээний нэг гол онцлог гэх нь бол Монгол орны хэмжээнд болон хэмжээнд бэлчээрийн хөнөөлт организмоос хамгаалах, ой мод ногоон байгууламжийг хөнөөлт организмоос хамгаалах, за тармил ургамлыг бас хөнөөлт организмоос хамгаалж одоо бид нар ариун их ургац авах, дээрэс нь эрүүл чанартай ургац авах бүх технологийн судалгаануудыг хийдэг. За сүүлийн жилүүдэд бидний одоо энэ олон улсын түвшинд хүрсэн нэг баталгаа бол 2015 оноос эхлээд бид нар Монгол улсдаа одоо пестицидийн хэрэглээний эрсдлийн судалгаануудыг маш өндөр түвшинд хийж байна. 2015 оноос эхлээд Монгол улсын ургамал хамгааллын хүрээлэнд одоо пестицидийн өндөр мэдрэмжтэй багшнууд нэвтэрсэн. За энэ багшнууд нэвтэрснээр бид нар одоо Монгол хүний идэж байгаа ургамлын гаралтай бүтээгдэхүүн, өөрсдөө үйлдвэрч байгаа болон гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнд одоо пестицидийн үлдэгдэл байна уу, эрсдэл байна уу? Дээрээс нь пестицидийн эрсдэл гарсан тохиолдолд одоо ямар менежментийг авч хэрэгжүүлэх вэ? Дээрээс нь одоо Монгол улсад маш олон жилийн турш хэрэглэсэн химийн пестицидийн хэрэглээ багасгаж судлаач нар маань сүүлийн үед одоо ургамал хамгаалах биологийн аргын био бэлтгэлүүдийг үйлдвэрлэлд нэлээд нэвтрүүлж байна. Тэгээд энэ бүх олдууд маань одоо энэ олон улсын стандартын шаардлагыг хангахад бас нөлөөлсөн байна.